сайн мэцхан улаан зонд байна. За ингээд энэ удаа ээгийн сав дээр хэрхэн караоке хийх тэр тухай зааваргая. За юун түрүүнд мэдээж ээгийн сав руу орно. За яг нөгөө өмнөх хичээлээр орсон бүх тэр нөгөө юмнуудыг би LED оруулчихсан байгаа. За юун түрүүнд эхлээд юу нэг сабтитлийн мөр. За тийм мөрөн дээр нэг хүн дуулж ийн гэж бодоод Окей. За ингээд сабтитлаа нэмсний дараа караоке хийхэд бол энэ toggle karaoke mode гэдэг энэ товчон дээр дарна. За тэгсний дараа хуваалт хийх юм боломжтой юм цаах гараад ирнэ. За тэгээд яг аль үгээр нь хуваах нь бүрдийн нэг үсгээр нь хуваасан ч болно. Ерөнхийдөө үг үгээр нь хуваасан ярих та. За ингээд за наа жах урт наа жах богинохон гэсэн гэж бодъё. За хуваалтыг дуусны дараа commit split буюу одоо нэг батлах товчууд арна. За тэгсний дараа яг нөгөө энэ доотлын мөрийг харуултыг ингээд задраад харагдаж байгаа. Таажаарай. Control Z. Эхлээд яах вэ? Хідээс эдийн оронд харагдахыг тааруулах хэрэгтэй. Тоглох. Karaoke мод руу орохоос өмнө за би нэг 19 секунд хүртэл харагдана гэд. За ингээд сэвэлчихье. 19 хүртэл харагдана. За яа ингээд харах юм бол уунаа дээр харагдаад байна. За тэгсний дараа toggle karaoke mode. Буруу мөр сонгочихсон байна. За одоо жих хуваалтаа одоо хий. Окей, хуваалтаа дууссан бол за энэ дээр ингээ харж байгаа яг энэ хэсэг бол энэ юуны харьяал ингээд хид дээр харагдах юм ингээд заагаад өгчихсэн байна. За эндээс нь авчиад ингээд яхан салгаад за энэ уун бол яг хид хүртэл гарнаа. Гэт ингээд эндээсээ edit хийх боломжтой. За видеож яг ингэж яг тохируулах хийсний дараа юу karaoke мод онтраа. Ерөнхийдөө яг karaoke нэмэхдээ л энэ karaoke модыг хасаас бусад үед бол дандаа садаа болно. За бичлэг тэгээд дараа өөр видеотойгоо